За сайн байцгаана уу? Тогоос чармын юм байна. Өнөөдөр хэдүүлээс Монгол хоолны тухай ярилцаа би мэдээлэл хийгээд. За Монгол хоол хэзээ үүссэн бэ? Үүх түүх юу вэ гэж. За Монгол хоол маш эртний түүхтэй. Монгол хоол бэлтгүү энэ дэлхийн хүндрэлтийн эдийн ондоноос бараг зэрэгсэн шахав үүссэн гэж байдаг. За өөрөөр хэлбэл хүү нэгдлийн үе буюу хуучин чулуун засгүйд анх хүндрэлтэн ан аг нурийн байдалтай эдийн ондогоо залгуулдаг байсан бол таван шүү мал буюу адуу малыг гаршуулж авсаас хойш ерөөхдөө эдийн онд оны соёлд нарай харцангуй дэлгэрч орсон гэдэг. За энэ дундаас монголчууд бид нар ямар ялгаатай юм бэ гэвэл монголчууд бол өөрсдөө Төв Азийн цээжинд оршдог өндөрлөгт байдаг болохоор цагуурын маш тийм хатуу ширүүн уур амьсгалтай мөн жилийн дөрвөн үлрэлттэй. Дээрээс нь бид нар надуу малыг зэрлэг амтнаас нь гэрийн тэжээвэр буюу энэ бэлчээрийн ад шууд болтол нь өсгөж үржүүлж гаршуулж авсан арт түмээ. Үүгээрч дэлхий дээр ялгардаг. Үүнийхээ тусаар бид нар таван шүү малаасаа махын болон сүүгийн онцгойлон хэрэглэж байдаг. Ялангуяа махын болохоор бид нар өвөл хавар гэсэн хатуу ширүүн цагтаа тослог өндөртэй, ичдэг өндөртэй хоол идэвхтэй махыг маш олон төрлөнд боловсруулж ирсэн байгаа. Сүүгээр нь болохоор бид нар өдөр тутмын цай уунд дээрээс нь одоо цагаан эдэнд маш өргөнөөр хэрэглэдэг. За ийм арт түмэн. Тэгээд бид манай монголчуудыг ерөнхийдөө яг тийм тогтсон монгол хоолны тэмдэглэл юу байдг гэж хүмүүс надаас асуудаг. За тэгэхэд бол миний судалж үзснээр хамгийн анхлан монгол хоолны тухай монголчуудын тэмдэглэсэн юу нь бол 13 дугаар зууны үед Хувлай цэцэн хааны ордонд Хүсээхүү гэж нэгэн буурч, домч, тийм отож төшмөл хүн. Тэр хүн анх удаа энэ хаад ноёдын хоол болон жирэмсэн их хүүхэд энгийн арт том ингээд тэд нар зориулсан юм номыг анх хэвлүүлсэн байдаг. Энэ нь болохоор эдийн онд оны жинхэнэ товчоо гэж энэ номыг анх тэмдэглэж үлдээсэн байт юм билээ. Энийг одоо бид нар сүүлийн үед маш их судалж уншиж энэ дотроос яаж байгаа. Энэ бол зөвхөн авлан хэрэгцээний хоол хүнсний тухай биш сүүлдээ явандаа бүр сайжраад ангаах ухааны талаас хөгжсөн ийм ном байгаа. Тий. За тэгээд та бүхэндээ баярлалаа.